Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаа энэ сарын 4-ний өдрийн 10 цагаас засаг даргын тамирын газрын хурлын танхимд төлөөлөгчдийн 85% эрсдэлтэйгээр эхэллээ. Ээлжид 8 дугаар хуралдааныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Цагааны Утхан Баяр нээж өгүүллээ. Эхнийдөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол улсын засаг захиргаа бүтээл дэвсгэрийн ирж түүний удирдлагын тухай хуулинд заасан бүтээл дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, хэлбэрт нэмэлт өөрчлөлт оруулах, бүрэн эрхлэлээ хүрээд аймгийн нийгмийн эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай, аймгийн 2018 оны төсвийн тухай, аймаг нутгаа хөгжүүлэх арга түмнийхээ өмнө тусламжсан асуудлыг шийдвэрлэх, амьдралын чанарыг сайжруулах чухал асуудлаар ухаан бодлоо уралдуулж оновчтой шийдвэр гаргахаар хурам цуглаад байна. 2018 онд аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөн оны аймгийн төсвийг батлах зэрэг ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, аймаг орон нутгаа хөгжүүлэх хэд хэдэн чухал асуудлыг хамтаар хэлэлцэхдээ цөөнхийн саналыг хүндэтгэн сонсч, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлан, бодлого нэг бүрийг нөхцөлтэй хэлэлцэж, хуралдаанд оруулсан асуудлыг баталж өгөхийг нийт төлөөлөгчдөд уриалсан юм. Тус хуралдааны нарийн бичгийн дараагаар төлөөлөгч мөх сайхан сонгогдсноор хуралдаан үргэлжлээ. 8 дугаар хуралдаанаар аймгийн нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөөлөл 2018 оны аймгийн төслийг тус хэлэлцгээр төлөвлөсөн байсан ба Монгол Ардын намын бүлгийн дарга Батбаяр бүлэгт нь ирсэн хүсэлтийн дагуу цагдаагийн газрын 2017 оны ажлын товч тайлга 2018 оныг алил жуулчлалыг дэмжих жил болгох тухай ардчилсан намын бүлгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 2017 онд олгосон зээлийн эргийн төлөлт хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайланг хэлэлцэх тухай саналуудыг хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулж өгөхийг хүслээ. Төлөөлөгчдийн олонхын саналаар дээрх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулан баталснаар нийт 5 асуудлыг хэлэлцгэр болсон юм. 8 дугаар хурлын эхэнд аймгийн цагдаагийн газрын дарга оюу тул тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг тавьж төлөөлөгчдөөр хэлэлцүүлв. Тус байгууллага Баянхонгор аймагт бүртгэгдсэн нийт 3526 гомдол мэдээллийг иргэд байгууллагаас хүлээн авч хуулийн хүрээнд ажиллажээ. Энэ онд нийт 504 гэмт хэрэг бүртгэгдсэн өнгөрсөн оны мөн үеийнхээс 148 нэгж буюу 41.5% өсжээ. Дээрх гэмт хэрэгт 426 иргэн холбогдсон шалгагдсан ба хүйсээр нь авч үзвэл 339 эрэгтэй, 54 нэмэгтэй, 33 нь насанд хүрээгүй иргэд байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 36% нь тодорхой эрхэлсэн ажилгүй байсан бол 29% нь малчин байжээ. Харин хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн 37 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 19 хүн гэмтэж нийт 32.4 сая төгрөгийн хохирол учирсан байна. 2017 оны эхний хагас жилд гэмт хэргийн илрүүлэлт 72.3% байна. Цагдаагийн байгууллагатай холбоотой санал хүсэлт шүүмжийг хурлын төлөөлөгчдөөс нэлээдгүй гаргаж байлаа. За цагаан хөтөлтөөр аймгийн орон нутгаас дэмжлэг үзүүлэх цагаан хөтөлтөөр одоо бид нар нэг иргэдийн хурлаас хаалганы уралдаан явуулдаг байсан шүү дээ. Бид нар 400 юм орсон ороогүй орон нутгийг хинч дүнхэхгүй. Тэр цагаан хөтөлтөөр гэдэг сайн болж. Одоо Баянхонгорын өвдөө цагаан хөтөлтөөр. Тэр учраас тэр цагаан хөтөлтөөр ажиллах нөхцөлийн нэмэгдүүлэлт сая оюутнуудын хэлбэрээр бүгд 24 цаг ажилладаг юм байна. Ажилтны цагийн багшийн тэр усуудын ачааллыг өшөө өмшөөл юу гэдэг тэрийг төвлөрөөс утсан зэрэг зөвлөх юм. Задлаас нэг цагаан хөтөлтөөр нэлээд онцгой анхаарал хандуулж байсан. Тэгэхээр цагдаагийн байгууллага хандаж иргэдээс маш олон одоо санал хүсэлт гомдлууд ирж байгаа. Энэ дээр бол одоо онцлог мэдээллийг маш түргэн хугацаанд шалгаад иргэндээ одоо аль биесээр хариу өгдөг. Энэ ажлаар хэмжээнд нэлээд анхаарал хандуулж ажиллаарай. Дан ялангуяа хөдөө сумдад бол энэ хариу өгөх асуудлууд бол нэлээд жоохон учир дутагдaltaй яваад байгааг бол манай цагдаагийн удирдлагын зөвлөлийн гишүүд бол анхаарал хандуул. За энэ хурлын тэмдэглэл дээр бол орж байгаа бах. Тухайн иргэнд яг ямар асуудлуудаас болж алдаа гаргасан, дээр нь нэмээд тэрийг одоо шалгаад хувь тогтоомжийн хувьд одоо ямар боломж болцоо байгаа юм бэ? Цаашид хэн хандах юм бэ гэдэг юм маш тодорхойл гаргаад өгч. Иргэдээс бол одоо уг нь гомдол гаргасан юм байгаа. Уг нь хэлсэн чинь ингээд алга болчлоо. Хэн яаж шалгаж байгааг нь мэддэхгүй байх гэсэн нь маш хэлдэг шүү. Энийг бол манай холбогдох хүмүүс бол за энд одоо сумдын удирдлагууд байж байгаа, хурлын дарга нар байж байгаа. Энэ дээр бол онцгой анхаарал ажиллах хэрэгтэй. Цагдаагийн газар хууль заасан үндслээр тайлбар тавьсантай холбогдуулаад нэлээд олон санал шүүмжлэл гарч ирж байна. За энэ дотор хамгийн бас анхаарал татж байгаа асуудал яа харахгүй
төрийн албан хаагчтай ёс зүйтэй холбоотой, цахилгаан хариуцлагатай холбоотой асуудал байна. Энэ асуудал дээр бол аймгийн хууль эрх зүйн гэлцтэй хамтраад нэлээд олон ажил арга хэмжээүүдийг хэрэгжүүлж байгаа. Нэлээд олон төрлийн албан хаагч нар дээр арга хэмжээ хариуцлага тооцсон. Зарим нь одоо үүрэгтэй тусам чөлөөлөгчдөнд явж байгаа маа. Өнөөдөр нэр дурдсангүй шиг байна. Би өгөн хууль эрх зүйн гэлцийн даргаыг ямар албан хаагч арга угаад шийдэгдсэн юм бэ? Шүүхээс яаж шийдэгдсэн юм уу? Баримтлагаар мэдээ юм уу? Айл эсвэл эрүүл сохтуу тээврээс жолоож байгаа эрүүжлэгдсэн юм. Нэрийн дурдчих ба гэсэн дурдсангүй. Уг нь дурдаад явсан бол хаана зүгээр байсан юм. Харин энэ эмнэлгийн мэдээллийг бол сурвалжлагч нарт бол авах хэрэг нээлттэй байгаа гэдгийг би зүгээр зөвхөн хэлж. Баян амьдлалтай хаагнээс аргасан бүтээл санал зөвлөмжийг үйл ажиллагаанд хэрэгжүүлж иргэдийн амар тайван аюулгүй байдлын төлөв хуулиар хэлсэн үүрэг нэр төрөлөөр биелүүлэн нийлээ бас амгалан андраахан тангарч байна. Баярлалаа. Цагдаагийн байгууллагын ажлын тайланг авч хэлэлцсэний дараа төлөөлөгчд 2018 оныг аялал жуулчлалыг дэмжигчил болгох тухай асуудлыг хэлэлцэн санал нэгтэйгээр баталснаар 2018 он аялал жуулчлалын жил болохоор тогтлоо. За Баянгар аймгийн иргэдийн хурал одоо сая хурлаараа Баянгар аймгийг 2018 онд аялал жуулчлалын хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Энэ шийдвэр бол маш чухал ажил бүтэлтэй шийдвэр болж байна л да. Яагаад гэвэл одоо Баянгар аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг бол аялал жуулчлал. Тийм учраас аялал жуулчлалыг одоо богино хугацаанд хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдэд ядуурлаас гаргах, иргэдийн орлого ашигыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засагт ачаал бүгдэл одоо үзүүлэх энэ чухал ачаал бүгдэл байгаа учраас аялал жуулчлалыг дэмжих жил гэж ингэж зарласан гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд бид хэд хэдэн том зорилтыг тэгшүүлээд ажиллаж байна л да. Юуны өмнө бид одоо жуулчин хүлээж авахын тулд гадаад дотоодын жуулчлал үйлчлэхийн тулд материал базаа сайжруулах шаардлагатай. Иймээс энэ аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд голлох эхний ээлжинд голлох маршрутын дагуу жуулчны баазуудыг зочлох үйлчлэгээний байгууллагуудыг байгуулах юм төлөвлөгөө бодлого чиглэлтэй байгаа. Ялангуяа одоо жуулчин ихээр одоо зочдог шаргалжуутын орчин байна. Оргон нууры богдуулын орчин байна. Тэгээ манай говийн бүс нутаг байна. Энэ бүс нутгуудаа жуулчны одоо гэр бааз байгуулъя. Тэгээ 3 гэр баазын жил байгуулна гэсэн юм зорилттой байгаа. Тэгээ энэ баазыг байгуулахад манай хувийн гэрчлэлүүд нэлээд санаачлагтай ажиллагаа байх. Тэгээд төрийн бодлогоор одоо энэ санаачлагыг дэмжиж одоо хөнгөлөлтөө зээл энэ одоо хөнгөлөлт урамшууллын одоо бодлого үзүүлнэ гэж ингэж ойлгож байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 8 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Баянгар аймгийн нийгмийн эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг төлөөлөгчд авч хэлэлцлээ. Аймгийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх 2018 он үндсэн чиглэл нь нийт 5 бүлэг 9 зорилтын хүрээнд 244 зорилтод ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр өргөн баригдаж байна. Эрхэм төлөөлөгчдөө та бүхнийг аймгийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийг хөрөнгө санхүүгийн их үүсвэргүй асуудлыг нэмэхгүйгээр нэгэн төлөвлөгдсөн ажил арга хэмжээг хасахгүйгээр хэлтсэн баталж ихийг хичээнгүйлэн үсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Баярлалаа. Үндсэн чиглэл тусгагдсан ажил нэг бүрийг сум орнуудыг түүнээс сонгогдсон төлөөлөгч нэг бүрийн санал хүсэлтэйг нь урьдчилан тусгаж чадсанараа энэ удаагийн хурал онцлогтой бас цаг хэмнэлсэн байсан юм. 2018 онд хэрэгжүүлэхээр зорж буй зорилтод арга хэмжээнүүдийг нийт 36 тэрбум 190 гаруй сая төгрөгийн төсөв төртөг бүхий 23 ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 тэрбум 232 сая гаруй төгрөгийн өртөг бүхий 45 ажил нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн их усврээр 520 сая төгрөгийн төсөв төртөг бүхий 14 ажил нь замын сангийн хөрөнгөөр 1 тэрбум 383 сая төгрөгийн төсөв төртөг бүхий 24 ажил нь орон нутгийн төсвөөр 910 сая төгрөгийн төсөв төртөгтэй 28 ажил нь аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус хийгдгээр тусгагдсан байна. Хуралдааны үеэр Баянлыг бууцгаан зэрэг шин сумын спорт заалын шалыг резен болгож өөрчлөх, тухайн сумдыг бохирын машинтай болгох зэрэг 5 зүйл нэмэгдснээр засаг даргын танилцуулсан үндсэн чиглэлийн төсөл батлагдлаа. 2018 оны төсвийн төслийг батлах асуудлыг аймгийн засаг даргын тамийн газрын санхүүтрийн сангийн хэлтсийн дарга байгальмаа оруулж төлөөлөгчдөд танилцууллаа. 2015 оны 19-нд улсын төсөв
Сүүлчийн гарааны сэдвээр олох төлөвлөлтөөс 1.2 тэрбум төгрөг зөвлөж сууд програмын сургалтад за өөрийн төсөл 7.9 тэрбум төгрөг олох төлөвлөлтөөс 8.5 төгрөг өргөн олгож 108% төсөл үүсгэжтэй байна. Улсын хурлын 2017 оны 11-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд Баянхангар аймгийн 2018 оны төсвийн төслийг боловсруулахдаа орлогын бүхий л боломжит хувь бүрийг тооцон дайчилж шаардлагатай зарлага санхүүжилтийг нэмэгдүүлэх гол зарчмыг баримталжээ. Аймгийн төсвийн нийт зарлага 2017 онд 59.1 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 65.5 тэрбум төгрөг болж 6.4 тэрбум төгрөгөөр өсжээ. За Баянхангар аймгийн 2017 оны төсөв маань 59.1 тэрбум байсан бол 2018 оны төсвийг бид 65.4 сая төгрөг байхаар төлөвлөлөө. Үндсэндээ Баянхангар аймгийн төсвийн маань нийт зарлага 6.4 тэрбумаар бол нэмэгдэж байгаа. За үүнд бол тусгай зорилтын шилжүүлгийн байгууллагын төсөв маань 1.2 тэрбум төгрөгөөр, за орон нутгийн төсөвт байгууллагуудын төсөв маань 620 сая төгрөгөөр, за орон нутгийн хөгжлийн сан маань 2017 онд 2.1 тэрбум байсан бол 2018 онд бол 3.7 тэрбум төгрөг болж 1.6 тэрбумаар бол нэмэгдэж байгаа. За мөн 2018 оны төсвийн нэг онцлог нь 2018 оны төсөв дээр орон нутгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг байдлаар хөрөнгө оруулалтыг дэмжиж 2.9 тэрбум төгрөгийг улсын хурлаар бол манай аймагт бол баталсан байгаа. За нэг гол онцлог нь энэ байгаа. За мөн бид бол Баянхангар аймгийн төсвийн 17 оны төсвийн орлого нь 9.5 тэрбум байгааг бид нэр эх хонд 11.6 тэрбум төгрөг оруулахаар өөрөөр хэлбэл энэ оны түвшнээсээ 4.6 тэрбум төгрөгөөр бол нэмэгдүүлээд бол 2018 оныхаа төсвийг бол батлууллаа. Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 2017 онд 2.1 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 3.7 тэрбум төгрөг болж 1.6 тэрбум төгрөг нэмэгдэж мөн орон нутгийн хөрөнгө оруулалт 2.9 тэрбум төгрөгийг нэмж баталсан байна. Үүнийг батлагдсан аргачлалын дагуу хуваарлахад аймгийн орон нутгийн хөгжлийн санд 1.6 тэрбум, сумдын орон нутгийн хөгжлийн санд 1.5 тэрбум төгрөг, хот төгжилд болон мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 636.2 сая төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалт аймагт 2 тэрбум төгрөг, сумдад 898.4 сая төгрөг хуваарлагдаж байгаа юм байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2017 онд 3.9 тэрбум төгрөг байсан бол улсын хурлын гишүүд аймгийн удирдлагуудын хичээл зүтгэлээр 2018 онд 15.7 тэрбум төгрөг болж 11.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. За 2018 онд төсөв бид нар бол яг хуулийн хугацаанд 12 сарын 5-ны дотор бол эрхтээ хурлаараа 11 сарын 28-ны дотор бол бид нар эрхтээ хурлаа бол хуулийн хугацаанд өргөн барьсан. За бид 12 сарын 5-ны дотор эрхтээ хурлаараа хэлэлцүүлж батлуулах хэрэгтэй байдаг. Энэ удаагийн төсөв бид нар хуулийн хугацаанд өргөн барьж хуулийн хугацаанд хэлэлцүүлж бол батлуулсан байна. Ийхүү Баянхангар аймаг хуулийн заасан хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 2018 оны нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэл төсвийн төслийн амжилттай хэлэлцэж батллаа. 2018 оны үндсэн чиглэлийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө засаг дарга, засаг даргын тамирын газар холбогд ажлын хэсэг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, сумдын засаг дарга нартай нэг бүрчлэн уулзаж саналыг нь авчээ. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын намын бүлгүүд тус тусын саналаа нэгтгэж үндсэн чиглэл боловсруулах ажлын хэсэгт хөргүүлж багцласнараа уг хуралдаан онцлог давуу талтай болсон юм. Ер нь төсөв үндсэн чиглэлийг бид нар боловсруулахдаа нэгдүгээрт нь бүх одоо төлөөлөгч нараас хөдөө сумдынх нь бол засаг даргатаа цуг суулгаж байгаа санал байна. Ямар ажил хийх санал байна. Төсөвдөр тусгуулах санал, үндсэн чиглэлээр тусгуулах санал байна гэж. Хоёрдугаарт нь бүх газар хэлцээг агентлагуудын удирдлагуудыг бас урьж оролцуулсан. Тэг үндсэндээ бол төсвийг саналыг авсан. Тий. Тэгээ үндсэндээ бол төсвийг бол зүгээр одоо ганцхан бодлогыг боловсруулах гаргаагүй. Энэ төсвийг үндсэн чиглэлийг боловсруулахад бол бүх төлөөлөгч нар, бүх одоо төрийн байгууллагуудын дараагийн удирдлага нар хамтарч боловсруулсан гэсэн. Тэгээ энэ нь юу гэдэг аймаг ордын бодлогоос зөрсөн одоо олон жижиг ажлууд биш л дээ. Яг аймаг ордын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дунд хугацааны хөгжлийн стратегид тусгагдсан зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг л авсан. Тэгээд хоёр намын бүлэг бас өөрчлөлт бүлэг дээр бас энэ төсвийн төсөл үндсэн чиглэлийг бас хэлсэн санал байна. Тэгээ учраас бол бүх төлөөлөгч нар өөрсдөө энэ төслийг боловсруулахад оролцож саналаа өгсөн учраас ямар ч асуудалгүй явлаа шүү дээ. Өмнөх жилүүдэд ч одоо нэг
төсөв өргөн барьдаг, нөгөөтгтээр нь тэгэл төлөөлөгч болгоно л одоо тойрогтой юм тэгнэ ингээд санал нь гараал. Тэгэл аль нэг авахгүй юу гэж маргаал. Тийм асуудал. Цаг хугацаа тэгэл иддэг. Тэгэл одоо их усруу орлого нэмэгдүүлдэг. Хорлолчин төлөөлөгчдөр олонхороо шийдэж байгаа учраас орлого талд нь юу ч байхгүй байхад л одоо нэмэл баах ажил болгоод. Тэр нь эргээд нөгөө үндсэн чиглэлийн биелэлд тооцоход хөндрөл очруулдаг. Тийм ээ. Яг л хөрөнгөний хүүсгүй ажил баталсан чи яаж хэрэгжүүлдэг. Тэгээд одоо нөгөө төрөхийн чинь та нарын хийхгүй байна. Бидний баталсан төлөвөө батлуус яасангүй хэрэгжүүлсэнгүй гэл ингээл захин зандраад байдаг л да. Тэгэхээр одоо бол өөрсдөө төсөл боловсруулахад оролцсон учраас бол асуудал гараагүй шүү дээ. Үүнд бол төлөөлөгч нараас сэтгэл хангалуун байлаа. Таны энэ жишг бас улсын хэмжээнд нэвтрэх болов? Гэхдээ яг зүгээр би миний өөрийн характер тийм л дээ. Би нэг тийм эзэрхийлэн ганцаар эзэрхийлэн захирагч биш байхгүй юу. Би бол энэ эрх мэдлийг би аль болохгүй зэрэг олон хүнтэй одоо хувааж энэ үүргийг хэрэгжүүлэх, эрхийг хэрэгжүүлэх ийм сонирхол байдаг. Зүгээр энэ миний өөрийн хувь хүний юм дадал хөвшил юм. Тэгээ үндсэн чиглэл чинь төсөв дээр төсөв хилцэх шүү дээ. 6 хүн асуулт асуусан. 4 хүн асуулт асуусан, 6 хүн санал хэлсэн. Үндсэн чиглэл төсөв дээр бол хизээч одоо хурд өмнө би 2000 оноос хойш төлөөлөгч байгаа та бүхэн мэдж байгаа тийм ээ. Төсөв хилцэх гэж одоо үндсэн чиглэл төсвийг хилцэх гэж 2 өдөр шөнө болдог байсан шүү дээ. 2 өдөр шөнө болдог байсан шүү дээ. Баталгаатай үндсэн чиглэл төсвийг бол яг одоо хурлын 2 дахь өдөр тавьж агаад тэгээ эхлээд үндсэн чиглэлээ өдөөс өмнө одоо 3 өдөр хүртэл дараа нь орой 5 цагаас шөнө одоо 12 3 цаг хүртэл байт юм уу. Энэ олон удаагийн хорлог бол тэгж баталдаг байсан үл би мэднэ. Тэгээд бол энэ жил бол төлөөлөгч нарт сэтгэл хангалуун байгаа. За та бүхэн ярилцлага нэлээд урт боллоо. Тэгээд яг энэ бүлэгт бас яг 2018 онд Баянгар аймгийг та хэрхэн болсон байна гэж төсөөлж байна. Ерөөсөө бидний одоо зорж байгаа зорилго бол өөрийн хөтөлбөрийнх одоо уран дээр гэх юм эрхэм зорилгод тодорхой заагаад өгсөн шүү дээ. Унган байгаль экологийн тэнцвэрт байдлаа хадгалсан, ажилтаа орлоготой иргэдтэй, тийм ээ. Экспортод чиглэсэн үйлдвэрлэлүүчгээ хөгжсөн. Тэгээд одоо хүний болон эдийн засгийн хөгжлөөр Монгол улсын тэргүүлэх 5 аймгийн нэг болно л гэж зорж байгаа бид нар. Тэгэхээр зэрэг энэ 2018 онд одоо хэрэгжүүлэх гэж байгаа энэ үндсэн чиглэл төсвөр дамжуулаад бид нар энэ алхамдаа бид нар нэг шатаар бид нар магадгүй 2010 оны эсвэл 18 оны сүүлээр эдийн засгийн болон өрсөлдөх чадварынхаа индексээр эхний 10 дотор багтаж орно гэж зорилго тавьж байгаа. Тийм. Эхний 10 дотор багтана. 19 онд бид нэр 78 руу 20 оны түвшинд бол бид нэр Монгол улсын одоо эдийн засгийн болон хүний болон эдийн засгийн хөгжлөөр Монгол улсын тэргүүлэх 5 аймгийн нэг дотор зогсож байна. Ийм л зорилго. Баянгар аймгийн нийгмийн эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малчтыг мэрэгжүүлэх сургалтыг зохион байгууллаа. Өмнөх жилүүдэд малчтыг мэрэгшүүлэх сургалтыг үе шатаагаар зохион байгуулж онлын хичээлийг ордог байсан бол энэ удаад тэднийг мэрэгшүүлэх дадлаг хичээлийн сургалтыг түлхүү орохыг зорьсон байна. Энэ удаагийн сургалтыг аймгийн засаг даргын тамгын газар, Хүнсүд аж ахуйн газар, Политехникийн коллеж хамтран 3 өдрийн турш аймгийн төв зохион байгуулсан юм а. Сум тус бүрээс 5 малчин нийт 100 малчин уг сургалтанд хамрагдсан байна. Малчтын ирэх буцах унааны зардлыг сумоор нутаг сургалтын явцад гарсан хоол унд материалын зардлыг аймгийн засаг даргын тамгын газар хариуцсан ажиллажээ. Малчид далах нарийн бов, гар урлал, эсгий, ноос урлал, эсгүүр ойдол, гутал засвар, барилга гэсэн ангиудад мэргэжлийн чиг баримжааг олж авсан байна. Шинэ сарын эхний өдөр аймгийн засаг дарга Батчиргал ахмадуудынхаа уг санал хүсэлтийг сонсож хийж хэрэгжүүлж байгаа ажлууд хийж хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний тухай товч мэдээлэл өгсөн юм. Тус уулзалтанд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Готов, засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Баясгалангом, аймгийн ахмадын хорооны дарга Инх баяр нар оролцлоо. Энэ үеэр Баянгар аймгийн бүх шатны засаг даргыг төлөөлж аймгийн засаг дарга Батчиргал ахмадын байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах тухай санамж бичгийг ахмадын хорооны дарга Инх баяртай байгуулсан юм.
Тус санамж жижиг дахамдын хорооны үйл ажиллагааны зардалд төсөв батлах шинээр тэтгэврт гарсан 50-65 насны ахмадуудын ажлын чадвар амьдралын баялаг дадлах туршлагыг орон нутгийн хөгжил баялаг бүтээгдэхүүн дэмжлэг болгож ажилсаг төвд ахмадуудад ажил эрхлэх 2 үрээ гаргаж өгөх. 12 ортой ахмадын совиллыг 2019 онд байгуулахад сахиуг дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн зүйлүүд тусгагдсан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баянгор аймгийн Шагаан холбооны тэргүүн Инх төвшингийн ав Бэг цэрэнгийн нэрэмжит Буянтын тойром 2017 Шагаан харвааны тэмцээн Бууцгаан суманд амжилттай болж өндөрлөө. Шагаан харвааны тэмцээний Цуваа харвааны төрөлд 1-р байрт Богд сумын харваач аймгийн Гарамгай мэргэн Баасан сүрэн 2-р байрт Жарлан сумын харваач Наран тогтох 3-р байрт Бууцгаан сумын харваач Эрдэнэтнар шалгарсан байна. Буянтын тойром 2017 тэмцээнд Батнаран ахлагчтай Баянгов сумын баг тэргүүн байранд орсон байна. Буянтын тойром 2017 тэмцээнд Тулга ахлагчтай Жинс сумын баг Дид байр, Им Чимбат ахлагчтай Баянзагаан сумын баг 3-р байранд шалгарсан байна. 12 багийн 120 гаруй тамирчид хурд хүч цэц мэрэгнээ сорин өрсөлдсөн юм а. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахын өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ жилийн өдрийн хүрээнд аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон өөрсдийн хандвар Баянгор сумын 6 дугаар огийн иргэн өндөр настан дөнгөөгөөд нүүрс гарын бэлэг бэлгэлснийг засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлцээний дарга өнөр жаргалаар ахлуулсан хүмүүс арталлаа. Дөнгөөгөө нь 10 жилийн турш бусдын ясаргаанд байгаа юм байна. Түүний охин Отхон жаргал түүнийг сүүлийн 5 жилийн турш асарч байгаа ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох хомс боломж, байнгын халамж, асаргаа шаардлагатай байдаг зэргээс болж тэдний ойр тойрны хүмүүс ч ажил хөдөлмөрөөр эрхлэх боломжоор хязгаарлагддаг байна. Тиймээс засаг даргын тамгын газрын хамт олонны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдэнд сэтгэлийн дэмэг үйл ажиллагааг бусад албан байгууллага иргэдийг хийхийг уриаллаа. Ажил хийх боломж бол байгаа. Тэгээд одоо асаргааны ээжигэнд асархаас өөр яах вэ? За ингээд 19 сарын 3 бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр байдаг. За энэ өдөрт бол аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос бол тодорхой байгууллагууд бол аймгийн хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хамжааны баталгаажлын өсөнгөөс доогуур орлоготой иргэд бол хандив тусламжийн гараа сунгаач гэдэг байдлаар уриалга гарсан. За энэ дагуу бол аймгийн засаг даргын тамгын газраас Баянгор сумын 3 дугаар багийн 3 дугаар багийн иргэн дөнгөөгөөд бол тамгын газрынхаа нийт албан агчтай хандив тусламж дэмжлэгтэйгээр өргөө цагаан гэртээ бас халуун дулаан байх гэдэг үднээс нь нүүрс бидэд буулгаж өгч байна. Мөн дээрээс нь бол тодорхой хэмжээний хүнсний бүтээгдэхүүний тусламжийг үзүүлж байна. Дөнгөөгөө маань бол яг өнөөдрийн байдлаар хэвтэрд байдаг. Тэгээ одоо 75 насыг зогссон юм азаа буурал байна. Тэгээд энтэй холбогдуулаад бусад Баянгорынхон бүх төрлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй Баянгор аймагтаа байгаа хөгжлийн бэрхшээлтэй азаа буурлууд за иргэдтэй бас тодорхой хэмжээний сэтгэлийн гараа сунгаасаа гэдгийг уриалж байна. Хүүхдэд ээлтэй орон нутаг арга зүй сайн дуршлах сургалт Баянгор хотноо болж өнгөрлөө. Баянгор аймгийн хүн амын дийлэнхэн залуус харин тэдний талаас илүү хувь нь хүүхэд багчууд. 2017 оны аймгийн цагдаагийн газрын тайлангаас харахад гэр бүлийн хүчирхээлийн 230 дуудлага мэдээлэл ирснээс гэр бүлийн хүчирхээлд өрссөн тэдгээр иргэдийн 65% нь 0-17 насны хүүхдүүд байсан байна. Мөн сургууль орчны зам талбайд гэмтэж бэртэх, гэмт хэрэгт өртөх гээд хүүхдүүдийн хувьд эрсдэл байнга тулгарч байгаамаа. Тиймээс Баянгор аймаг хүүхдэд ээлтэй аймаг болох томоохон зорилтыг өмнө тавин ажиллаж байгаа байлээ. Энэ хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагаас 2017-оос 2021 оны улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ оноос эхлэн Баянгор, Завхан, Говьолтой аймагуудыг хүүхдэд ээлтэй аймаг болоход дэмжлэг үзүүлж дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх байгаа юм. Өмнө уг хөтөлбөр 2012-оос 2016 оны хооронд Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөн байна. Энэ удаад Хөвсгөл аймагт уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн баг хамт олон Баянгор аймагт сайн дуршлаган хуваалцаж арга зүйн зөвлөгөө өгөхөөр ирсэн байна. Баянгор аймгийн засаг даргын тамгын газар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас зохион байгуулж буй уг сургалтад Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын дарга асан Төмөрбаатар, Хүний гавьяа тэмч, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын дарга асан Дандан Сүрэг, Хөвсгөл аймгийн хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн газрын дарга Ташбаяр, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн зөвлөх
Зоё нарын бүрэлдэхүүнтэй багирч Баянгор аймгийн 20 сумын засаг дарга хамгийн газрын дарга нарт өөрсдийн арга туршлагаасаа хуваалцсан юм а. Дэд сургалтаар хүүхдэд ээлтэй засаглал, бүрэлдэхүүн салбар дундын зохицуултыг хангах механизм, хэрэгцээ шаардлага сургамж, бэрхшээл, ололт үр дүнгийн талаар хуваалцаас гадна хүүхдийн хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа дэмжих, сургамж бэрхшээл туршлах, хүүхдийн аж байдлын талаарх мэдээлэл тайлан гаргах, ач холбогдлын талаар харилцан ярилцсан юм а.